Ерөнхий вентгч Euro Lubricants Дакарт явсан чанар. Ерөнхий вентгч Eco Mine Systems нэгч хүүхэд хорт утаагаар битгий амьсгалаасаа. За өглөөний минь. За Япон улсын хобби түүнэг влог Japan-д влогийн маань 2 дахь дугаар ийхүү эхэлж байна. За яг одоо цаг 9 цаг 51 минут болж байна. За Монголд бол одоо 8 цаг 51 минут болж байгаа. Цучиура гэдэг газар Кусма дүүгэнд өчтөр хонсон байгаа. За ер нь бол Токиогоос төвөөсөө ер нь жоохон зайдуу юм газар байдаг. За энд бол ерөөхдөө бас уулын замын ер нь бол одоо нөгөө стрит гэх юм уу те уулын замын mountain drift хүмүүс их амьдардаг юм байна. Ер нь спорт машингээр бас их байдаг. За өнөөдөр влогийн маань гол зорилго та бүхэндээ спорт машины тоногны одоо сэлбэгний дэлгүүрүүдээр явж бас та бүхэндээ үзүүлнэ. Ганцны дэлгүүрээр норно. За тэгээд влог маань сонирхолтой авах. За өчигдөр бол бид нар тамирчдын бэлтгэл хийж байгаа зам талбай дээр очиж танилцуулсан бол өнөөдөр та бүхэндээ дэлгүүрээр жоохон явж шопинг хийж та бүгдийнхээ хорхоог хөдөлгөе гэж бодож байна. Тэгээд гой төнөнгүүдийг сэлбэгнүүдийг бас та бүхэндээ үзүүлж харуулах болно. Тэгээд бүгдөө хамтдаа влогтойгоо гараа. За тэгээд влогийн спонсороор Euro брэнд хамтран ажиллаж байгаа. За мөн бас Eco Mine Systems, за Hypix PlayStation House нар хоёрын влогийн спонсороор маань хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр би Euro брэндийнхаа t-shirt-ыг өмссөн байна. Энэгээр өнөөдөр гангарна. За тийм манайха влогтойгоо хамтаагаараа дардгаа дараад үзцгээгээрэй. За өглөөний цагааны уучаад влогны ажилдаа орё доо. Кузма. За Казама авто. Казама дээр ирсэн байна. За Кузма битэр Казама авто дээр ирсэн байна. Тэгээд Казама авто дээр бас энэ чиний дэлгүүртэй юм биш үү? Казама авто сервисийн дэлгүүр. Ааха. За хоёул энэ дэлгүүрийн бас нэг танилцуул л да. Юу ид юм байна? Өөрхөн жижигхэн юм тий? Тийм, дэлгүүрийн болохоор нөгөө энэ одоо яг өөрхөн брэндийнх нь үү? Тийм, брэндийн өөрсдийнх нь хийдэг. Энэ үйлдвэрийн аргаар өөрсдийнх нь хийдэг сонгосон одоо гар. Тийм Монголд бол нөгөө гагнаар сонгодог бол энд арай үйлдвэрийн аргаар сонгож хийсэн гар өндөг урт яг шарнэр байж байна. Ааха. Тэгээд өөртөө бас энэ DG5 гэдэг энэ нөгөө аягүй сайн алдартай DG5 гэдэг. Тий. Одоо нэлийн брендинг. Тэгээд Sonor LED гэж чинь. Ааха. Энэ дандаа яг дэрэгтэй холбоотой бүх юм сэлбгүүдийг хэрэгтэй стикерүүдээс хавлаад машин дээр бүгдийг наахна. Дээрээс мотис биш үү? Манай Эрдэнэ Рансын Эрдэнэ ч мотисыг бас оруулж ирдэг. Мотис ерөөхдөө аль бисны дилер баг шүү. Энэ бас энэ уртлын юунууд баг шүү нэ? Тийм нөгөө дрифт баатангууд баг шүү. Тийм баатангууд Nissan Toyota. Ер нь нөгөө Nissan Toyota-гоор л дагнсан. Ааха. Тэр тавир дээр юу биш тий. Kazama-гийн manifold энэ амар алдартай. Өөрөх нь үү? GT-ийн тий. Энэ ижтэй. Тийм. Kazama-гийн manifold-ны дийж. Formula Drift 2 дугаар норой нөө 2021 карбон цон. 3 карбон цонууд энэ тий. За энэ дэлгүүр байна. Тэгээ дотроо өдрөө өөрсдөө нөгөө машин сервис хийдэг, апдейт хийдэг, түн хийдэг.
За тэрийг нь ойлгоогаас танилцуулъя тий. За энд сервисийн өөрсдийнх нь машин байна. одоо энэ тэмцээнд Тийм формула дэрэгт ордог машин уу? Lexus. За, Японоор за. Lexus. Энэ машиныг ч одоо YouTube-ээр л харж илаа штэ. Тэгсэн одоо энд өөрийн биеэр харж Захирал байна. одоохондоо нөгөө хоолндоо явцсан байна. Одоо ирээгүй юм. Одоо ирэх юм байна. Тэгээд ирэхээр Монголж болох юм болов уу? за Ийм салон болон гítх юм арга байх тий. яг нөгөө захирал байхгүй болохоор бас хамаагүй дураар битүүр чийж чадахгүй. Тий. Өөрөө бол тэгэл онгол. Өөрөө танил. Энэ full carbon энэ байна шүү дээ тий. Тийм үү. Сило 15-ыг тоохгүй ингээ хажуугаар авчиж шүү дээ. Speak 19 ч тоохоо байна. Тий, speaker 19 ч тоох. За энэ араа ингээ full carbon ийм машин байж байна. Казамагс одоо энэ чи гаргаж байгаа машин биз дээ. Тийм шүү дээ. GR уу? GR. Би CarX дээр энэ машинаар тоглолт шүү дээ яа. GR чинь өөрөө одоо шинэ залуу машин. Шинэ залуу машин тий. Тийм. Энэс нөгөө юуныхан дрифтинг машин бас Тийм байна тий. одоо Гоё шүү. Toyota Gazoo Racing гэдээ бас одоо манай Европ брендийг бас Европ брендийн маань бас нөгөө нэг тэмцээн уралдаанд одоо Dakar-ын тэмцээн уралдаанд тий Toyota Gazoo хамтран ажилладаг. Toyota Gazoo-гийн нэрэн доор ерөөхдөө уралддаг тий. тийм. Одоо жишээ нь энэ ингээд стоп энгийн загвар нь энэ дэрэг загвар байна шүү дээ. Мөн үү? Тий. Адилхан байна тий. Одоо энэ яг арай дараагийн загвар. Тийм байна тий. Одоо энэ казамаас харж байгаа одоо энэ бүх body kit-үүдээ олоо өөрсдөө зохиож ажиллаж Аха. Энэ өстө үнэхээр карбон ондоо юм а тий. ондоо юм а тий. Full carbon. Тий. Carbon fiber. Юу энэ хаалга маалга нь юу юм бэ? Хальсан шүү дээ. За ингээд диванд оролттой формула дрифтэд үздэг машинууд иймэрхүү байд юм байна да. Full carbon, хаалган carbon. Ерөөсөө л бүр дээд зэргийн хөнгөн болгоцсон тий. Дээд зэргийн үнэтэй материал дээрээс нь Энэ бас л дрифт бэлдэж байгаа машин шүү тий. тийм дээрээс нь Японд хүмүүсийн A9-ыг аюух юм wide болгож ундаг байхгүй юу? Аюу гой загвартайгаар энэ body kit-үүдийг гоё тавьж байгаа. Хүмүүс зүгээр Full carbon ч бас байгаа тий. ингийн унлагандаа ч гэсэн хүмүүс их гоё. Энэ SX вэ нөө? Тийм 680. SX. Shoyasha Saito. Бас энэ формула дрифтийн л машин юм шиг шүү. Тийм шүү тий. Энэ Supra юм тий. Supra A80. Энийг бодвол дахиад түүнийх гэж байгаа. За энэ талд бас нэг машин зогсож байгаа шүү байна. А энэ одоо Тийм. Энэ SX-ийн тойлоо аюу үнэтэй юм билий. Судалж үзэж яг сайн. Монгол бараг хэдийгээр баг байдаггүй юм байна. Японы ганцаар шаардлага. За Казамо. Энд бас нэг S14 байгаад байсан тий. Та сеттинг хийж авшиг. Сет хийж гинэ тий. Тийм. Оч үзэх байлаа. Сар 20 батартай. Сар хараа. Энэ одоо Мацурил явах гэж байгаа машин бахаа та. Мацур одоо явах гэж байгаа тий. Ингээд дараа сервисинг гаражууд нь тий. Энэ цааталт нэг байна, энд нэг байна, тэр цааталт байна. Тэгэл энэ ч байна тий. Энд бас ингээд сервис хийхэд заавал цаг авах. Цаг авдаг аа. Аха. Энийг та хэлэх зүйлээ. Ээ байна да. Энэ Lexus бол нэр бас үнэхээр гоё юм те. Тэгээ ерөөсөө энд бол одоо дөрөв машин орно өстэй. Тийм. Тэ? Дөрөв машин ордог юм өстэй. Энд дотор нөгөө бүх юмнуудаа аваа явчихдаг. Гоё
харагдсан. За сэлбэг мэлбэг те багаж зэвсэг гэж бүгдийг аваа явчихдаг. Тракн дээр очиж явчихдаг. За энд нэг креста дээр л юм хийгээд шиг байна. Энд нэг хэсэгс байна. За энэ бол үнэхээр зүгээр л YouTube дээрээс л бичлэгүүдийг хардаг байсан бол одоо энд бодитоор хараад. Тэгээд энэ Казама ч өөрөө одоо энэ 5 сард болох Power Expo дээр бас очих юм билээ. Монгол руу очино. За өмнө 23 онд бас ирж исэн. За энэ жил бас Казама Монголоор осчлох юм байлээ. Formula Drift Japan гэдэг. За нэг иймэрхүү. Бидний машиныг ингээд доогуур нь хардаг байхгүй юу? Ингээд танилцаад үзэхлээр бидэрт одоо энэ баг мэдхгүй технологи яваад идэх хаа. Бүхс нөгөө болонсоход. Гэтэ яг сүүлийн үед бол Монголд орж ирээд хүмүүс өсөрч эхэлж байна. Газар гараа, зүрх гараа гэж сүйсэдэд хийдэг тийм. Энд аль хэзээ хийцэн тэгээд заримдаа бүр энийг ингэж шийдэв юм байна гэж бас бодохоор юм да аюул. Санаа хорон зөндөө байгаа шүү дээ. Хүмүүсээс суралцах юм бол одоо ялангуяа монголчуудад бол маш их байгаа. Яаж машиныг ингэж гоё дончтой тэгээд стикер нүүтэл яаж ингэж гоё тоглолттой явж байгааг нь бол одоо эндээс ингээл манай Монгол тамирчидсэн бас харах хэрэгтэй шүү дээ. Суралцах их хэцүү л байгаа. Энд бол яг энэ машиныг яг ингээд бүр нарийн детальчиж бүр ингэж гаргаж байгаа тэрэнд нь зориулж бүр ингэж стикерийг ингэж хийдэг. Бүх хэмжээ дамжааг нь авч иж ингээд энэ загваруудыг гаргадаг учраас бас ер нь их яг энэ стикер тал дээр бол бас их нарийн бид юм лээ. Нараа ингээд карбон Инээдтэй бичлэг гэдэг чинь нөгөө бүх юм заасан карбон файбер гэдэг. Карбон файбер гэдэг. Угаасаа энэ бүх юм л карбон боо. Карла. Өөр үнэхээр nice юм аа. Энэ болохоор кислаа шиг юм тий. Гэхдээ юу юм шиг юм тий. Арай өөр материал шиг юм. Кислаа гэж уу? Кислаа загвар. Арай өөр байна. Дуун өөр байна тий. Кохама. Энэ арай юм наацсан биш тий. Тийм зарим нөө юу чин Наоки Накамура чин болохоор шууд нөө бодчихдаг дээрээс нь Валина гэсэн тийм стикер байт юм л тийм. Кивтэй. Зүг. Тийм шууд тавьж байгаа шүү дээрээс нь боддож хийдэг. За. За манай ингээд нийт үзэгчтэй нь ард харагдаж байгаа нь Еврол гэдэг тий. За Еврол гэдэг брэнд юу юм гэхлээр машины моторын тос. За одоо энэ харж байгаа Еврол тос бол Голландд үйлдвэртэй. За энэ бол ганцхан үйлдвэр байгаа шүү. Ганцхан Голландд үйлдвэртэй дэлхийн бүх улс орнуудад тараадаг, одоо үйлдвэрлээд одоо худалдан борлуулдаг ийм тос байгаа. Энийг манай компани Монголд оруулаад ирлээ. Еврол. Дакарт ялсан чанар. За Harley Davidson. Ийм гоё шоурум байт юм байна. Тэгээд миний хувьд бас Монголд Harley Davidson 883 Mongolia гэдэг моторсиклуудыг Монголд оруулж ирж бас судалдаалдаг. Тэгээд сая гивент замд байхаар нь ороод гарыг гэж бодлоо. За ингээд сэлбэгнүүдний нүгээр байж шүү байна. Энд моторсиклуудын аксессуарууд нь худалдаалах чинь энэ бол жишээ нь тойл байх шүү байна. Тойлууд байна. Энэ гişгүүрүүд тусдаа зарагдаж байна. Каскнууд X350 Harley Davidson X загварууд нүгээр харагдаж байна. Lowrider ST гэдэг загвар байна. За энэ өнгөний сонголтын юм хоёр төрөлх шүү. 117 гэдэг загвар. Ил агаар шүвчтэй. За breakout гэдэг загвар шүү наа. За эдгээр бол дандаа шин. Энэ бол өстой гоё юм байна да. Pet Boy 114. За нэг юм гоё дэлгүр сая замд хаалтгаар нь Harley Davidson гэхэр нэг л танил
санагдаад зогсоод орж үзмээр санагдаад ороод ирлээ. Үнэхээр гоё юм байна. Одоо бид нар апграж руу явж бас апграж дээр очиж спорт машины бас тоног хэрэгслийн дэлгүүрээр хэдүүлээ. Хамтдаа орноо. Би экомайн системийн бүтээгдэхүүний хэрэглэгч болоод удааг байна. Надад одоо энэ системийг хэрэглэснээр хамгийн анх мэдрэгдсэн зүйл юу гэхээр миний машин эдгээр хүчтэй болсон. Бензин зарцуулалт бол мэдэгдгүйц багассан. Тэгэхээр би энийг юу гэж бодсон бэ гэхээр урд нь нөгөө юм дутуу шаталтай явж исэн бензин маань яг юм 100% бүрэн шаталтай болсноор ингэж надад ямар нэгэн байдлаар хэмнэлт гарч байгаа юм байна. Хоёрдугаар дутуу шатчихсан бензин маань ингэж бүрэн шатаад эхлэхээр мэдээж нөгөө яндангаас гарч байгаа одоо орчныг бохирдуулж байгаа хорт хаягдл маань бол эрс багсан болов уу гэж би хувьдаа бодож байна. Яг бол машины яндангийн одоо хучин гардаг байсан үнээр би өөрөө сайн мэднэ. Одоо бол гардаг үнээр шал өөр болсон. Тэгэхээр ер нь бол экомайн системийг хэрэглэх бол таалталын ашигтай гэж болж байна. Нэгдүгээр жолооч хүний эдийн засаг гэнэлтэй, хоёрдугаар машин хүчтэй, хөдөлгүүрийн гоё жигд ажиллахад бол том нөлөө үзүүлж байна. Гуравдугаар энэ орчны бохирдол гэж одоо Улаанбаатарчуудын өнөөдрийн бүгднгийнхэн санааг зовж байгаа энэ том асуудал ямар нэгэн байдлаар те миний машин хоттой баг ядруулан баг чадгаа те энэ Улаанбаатарын утааны бохирдол баг чадгаа хувь нэмэр үзүүлж байгаа гэж бодож маш өөртөө сэтгэл ханамжтай байна. Баярлалаа Ecomine Systems. За, апграж дээр ирсэн байна. За, иймэрхүү апгражууд бол Японд бол бас их байдаг юм байна. Тэгээд энэ одоо нэг салбар гэх юм уу те энэ салбараар нэгдүүлээ хамтдаа ороод гарыг. За, яасан маа космос эндээс өөрхөн машинд бас юм сонгоо явуудаг ч юм те. Гэж асаалт байгаа юм. Юу Master GP Sports. Энэ брэндийнх нь дийтлэх нь тий. GP Sport G-Master. Тэгээд энд таарах нэг машинууд нь бичсэн байх. ES14 шинэ лаврелийн 33 34 35 таарна гэдэг. 13900. Тэгээ энэ дээр нөгөө татвар нэмэгддэг. За. Одоо бидэрт ингээ харуулхлаар энэ үн харагдаад байгаа юм шиг үлээ төлөхлөөр юм. Өчигдөртэй 17,000 болж байгаа. Энд илүү Эдгээр бол second ах шүү дээ. Тийм ерөнхийдөө second. Тэгтээ шинэ юмнууд бас бий. Апграж дэлгүүр нь өөрөө Японд HPI энэ миний машин дээр яг энэ HPI юм байдаг шүү дээ. Салбар тухайн тус бүрэн ингээд жижиг том янз бүр бий. Том янз бүр тий. Тийм. Одоо апгаражийн онлайн дэлгүүр гэж байдаг байхгүй. Шууд эндээс ингээд гэртээ бүр өргөлөө захиад авчих боломжтой. Тэр сайтаас нь үзээ. Тэр энэ дээр зүгээр спорт машинаас гадна энгийн машины хэрэглээний бүх юм бас байдаг. Давхар. Тэр одоо энэ сандал жишээ нь ингээд хоочин сандал. Нисмогийн сандалууд байж байна. Энэ Bright биш. Каро. Одоо тэр эдгээр бүр юутай юм биш үү те. Халаач өдөрлөхтэй гэдэг тийм. Үгүй юм тий эдгээр чинь. Энэ Казамагийн одоо хүн дэрэг шүү дээ. Казама 100-ийнх юм уу? 100-ийнх. Ингээд хормонууд байна. Казама бодит Карлан тий. Тийм. За турбонууд байж. Энэ нөгөө сандлын хамгаалтууд гэдэг юм. За. Одоо нөгөө сандлын хажуу илгэнүүд илэгдэж орогддог бол илгүүсийг сандлын артлисээс хамгаалдаг юм байна. Тэр бүснүүд байна. Хөгжмийн хэсгүүд юм байна. Тэгээд апгаражийн өөрөө ихэнх бичлэн бас нөгөө бүх төрлүүд нь догоо зардаг. Шинэ. За койл гэдэг шүү. Хамаржинууд байна шинэ хөгжим. Тэгээ энэ хин компрессортай амарч ин хүртэл компрессортай гоцрог байна шүү дээ. Яндангууд бас байдгийн 15200 татвар норсонтэйгээ. За энд бол энд ингээд гой гой ободнууд бас байна. Энгийн машинд ободнууд байна. Дугаанууд хүртлээс авах боломжтой. Том жипэнд ч бай, жижиг тэргэнд ч бай. энэ секси юу ш тэ? Мөн үү?
Энэ доо Mazda RX 7 нөө тэр нь улаан. Тийм RX 7. Энэ болохоор нөгөө 32 их юм. 32 хон. Skyline 32. За. Ингээл энгийн машины обууд дугуунууд нь ингээл Тийм зуралтай дугуйтайгаа обуудтайгаа ингээм хамтаал хийжт юм байна. GT 86-гийн гэрэл ах шүү аа. Энэ 15-ын гэрэл шүү дээ. 19900 yen. Дотор нь ороод 21890 yen. D-Max сонорлог шүү дээ. D-Max. Тийм сонорлог. За ийм дэлгүүрүүд бол ерөнхийдөө Японд бол хасаагүй байт юм байна. мод болгонд байна. Томч байгаа юм байна, бүр жижигхэн ч байгаа юм байна ингээд. Энэ бүр жоохон спорт аваад байгаа. Энэ бүр жоохон спорт аваад байгаа. Тийм байна те, рейс аваад байна. Будчихтэй Forge. Japan Forge юм. Энэ шин загвар. Гоо хочин байсан. 339,900 yen. Энэ Монгол мөнгөөр хэдийн бэ нэлийн одоо үржүүлэлт үздэг. энэ татвар нь орцсон уу те? Тийм. Татвар нь орцсон уу? 7-8 сая орчим байна. 7-8 сая орчим юм. Та бүхэнд бас нэг дэлгүүр танилцуулчээ. Тэгээ зарим газар нь бол ерөнхийдөө бас нэг бичлэг эдэр хийж зөвшөөрдөг юм байна. Одоо л бичлэг хийвэрий гэж асуухгүй зүгээр сүлдээ зүгээр шууд дур мэдээлэл бичлэг хийгээл яваад байна. Энд ингээл 726 yen дөрөв ширхэг. Тэгэхээр одоо бодвол мэдээж дөрөв дугундаа л ижлэх ингээл авах байлгүй те. Бостодын төлбөрөөр үйж байна. Спейсрүүд байна. Энд гоо нөгөө стикерүүд нэг шүү дээ. Стикерүүд юм биш үү? Фрэжийн стикерүүд энэ worky right. Тэр чи өөрсдөө бас машин айгүй стикер гэж ирэх гангалж онох дуртай хүмүүс шүү дээ тий. Энэ turbo clutch set гэдрээс хавлаас зөндөө нэг байдаг. Энэ эсвэл дандаа хөгжмийн эсгэг шүү тий. Ингээд төрөлөөр ангилсан л. Mitsubishi-гийн дөрвөн тий. Машины нэг маркуудаар энэ дээр бичсэн. Яг жижигэн юмнууд зөндөө байна да. Гавшнууд энэгээр байна. Одоо энэгээр энэ доор нь Power FC машины компьютер байна. Канадаар Power F-com байна. Street bar байна. Zero Sport гэж байна. Энд ингээд нөгөө бүгшөөс зарж байгаа дифференциалуудыг. За. 100 таарна 90 таарах юм тий. Энэ ингээд Монгол мөнгөөр 400 500 орчим байна. 400 500 орчим. CN6 гэнэ үү? Нөгөө нэг 86-гийн. 86-ийнхоо. Тэгээ ингээд Японд ерөн хөвчлийн дифференциалаар тусан зардаг байхгүй. Одоо бүгшийн кейсэн тустай юм тий. Доторх дифференциал нь тустай юм тий. Энэ мэрхүүлэн та ингээд бацчихчууд юм. За, Космопитер өнөөдөр Казамагаар орж үзье гэлээ бас орж үзлээ те. Хамгийн гол нь орж тэр карбон машиныг харъя гэж бодлоо. Харлаа, үзлээ. Дээрээс нь тэр Lexus машин байна. Казамагийн өөр тэмцээн уралдаанд оролцдог. Формула дрифтэд оролцдог тийм машин байна. За, мөн бас Upcrash гэдэг ерөөхдөө энэ Япон улсад бол яг энэ Upcrash-ууд интид бол ер нь бол олон байд юм байна. Салбар нь бол янз бүр те. Том жижиг байршлаасаа хамаарат янз бүр байдаг юм байна. За, битүүрийн хууцаагийн ижлэх тишортод өмссөн байгаа энэ Европ брэнд гэж байгаа. За, Европ маань болохоор Нидерланд усаас гаралтай юм брэнд. За, энэ бол Монголд одоо шинээр дөнгөж одоо орж ирж байгаа юм брэнд байгаа. Тосны компани. За, тэгээд Европ брэндийн тишортоор гангарцсан өнөдөр Япон улсад лого хийгээ явж байна. За, Toyota Gazoo-гийн рейсинг одоо нэг Бартазамын баг бол одоо яг Toyota Gazoo болохоор рейсинг болохоор одоо хамгийн тийм хүчтэй баг. Дээрээс нь дандаа юм шилдэг тамирчидтай ингэж хамтарч ажилладаг юм одоо баг гэж ярьж шүү дээ. Тийм одоо тим гэж ярих уу. Тэгээд энэ дээр бол одоо тим нэг одоо юу дээр Насир гэдэг одоо нөхөр үж ин хонтаж гэдэг юм. Одоо хонтаж гэдэг чинь өөрөө мөнгө нь хязгааргүй тий. Тийм шүү дээ. Янз бүрийн санхүүгийн ямар ч юу
байхгүй, асуудал байхгүй. Тэгэхээр тэр хүнд юу чухал вэ гэхлээр чанар. Чанар. Тэр хүнд чанар сонгоно гэхээс биш хэн нэгэн спонсорлоод мөнгө төгрөг өгье гэдэг нь бол ямар сонирм биш үү. Тэр хүний оролдоонд оролцсон түүхүүдээс нь бол тосоо солихгүйгээр ямар ч асуудалгүйгээр ингээд нэг оролдооны бүтэн тоосоосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь бол ингээд тосны чанарын хангалттай ингээд илэрхийлээд тайлбарлаа гаргаад өгч шиг шатж. Энд одоо Дакар ч ралли ч мотокросс, дрифт спорт бүх спортод мотор гэдэг зүйл хамгийн чухал. Тэр дундаа моторын тос гэдэг чинь өөрөө хамгийн чухал зүйл учраас энэ дээр хамгийн их ач холбогдол өгч хамгийн сайн брендийг сонгосон гэж боддог. Дээрээс нь Японд энэ одоо нэг тэмцээнд орох, нэг одоо зам дээр яваад нэг өдөр бэлтгэл хийгээд дараагийн удаа явахдаа заавал тосоо солио. Тэгээд Япончууд бол ихэнх нөө сайн тамирчид тэгж явдаг юм л да. Шууд нэг л удаа саркет орно. Одоо Монгол 63 тэр бид нар нэг удаа бэлтгэл хийсэн бол тэр тосыг солих хэрэгтэй гэсэн. Монголоор бол тийм. Тэгэхээр тийм амар ач холбогдол өгж машины моторыг тэгж их хайрлаж тийм. Одоо нэг ямар ч юм нэвтрэл гэмтэлгүйгээр ингэж цааш өргөжлүүлэхийн тулд тэгж их анхаарал тавьдаг байх нь л тийм Япончуудаас. Тэгэхээр Японд бол одоохондоо Sunoco хамгийн шилдэг гэж яригдж байгаа. Миний сонссноор тэгтээ яг тус тухайн хүмүүс бол өөр өөрсдийн брендэд сонгож байгаа. Тэгээ Монгол тийм адлагийн чанартай брэнд ороод ирсэн бол бас бүгдээрээ сонирхоод хэрэглээд үзэхэд бол болох хаа гэж бодож байна. Тэгээд энэ жилийн хувьд болохоор Fortuna клубээс нийт ерөнхийдөө 4 тамирчин тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тэгээд энэ тамирчид маань өдөр тутамдаа ундаг одоо хэрэглээний машин даажийн тосоо хийн. Дээрээс нь яг тэмцээнд ордог дрифт машинуудтай энэ брэндээрээ. Тэр чи сая хэлж штэ тэмцээн уралдаан одоо бие мчтэй. Маахал ерөнхийдөө тэмцээн болгоны өмнө машиныхын тосуудыг яг нь Европ брэндийн тосоо хийх. Тэргүүрээ энэ жил бол илүү онцлогтой оролцсон. Тэгээд шинэ өнгө төрхтөөгөр бас гарч ирж байгаа. Тэгээ Европ брэнд маань хобби дүүний блогтай маань бас хамтран ажиллаж байгаа. Дээрээс нь Fortuna клубтай бас нэг жилийн гэрээтэйгээр хамтран ажиллаж байгаа. Тэгээ та бүхэн маань бас заавалч одоо спорт машин гэлтгүү өдөр тутамдаа ундаг машиныхаа тосыг одоо байнга. Одоо ер нь бол энгийн машин бол тэгэл за зундаа нэг солин үйлдэл хийсэлч үз тээ. Тийм шүү дээ. Жилдээ 2 сэлж штэ тий. Тэр чинь мотор ажиллажлаагаа километр гүйж ингэж явж байгаа нөгөө моторын илэгдэл тосны нөгөө чанар. Чанар муудаад байгаа учраас нөгөө нэг солиод байгаа шүү дээ тий. Одоо спорт машин дээр бол жоохон бензиний нэртэй холддог ч үгүй юм а тосны ингэ тослог чанар байдаг л да шалхахтаа. Тэрнээс шалтгаалж яж байгаа. Тэгээд хэрвээ ийм мундаг энэ брэндээ тос нь тэгж километр тийм өндөр ачаалттай. Одоо уралдаан гэдэг бол моторын бүх хүчин чадлаар нь ажиллаулна шүү дээ. Тэгэхэд энгийн машин яаж ажиллаж байгаа вэ? Нэг тийм өндөр даралтын шилгуур шаардахгүй бол үнэхээр энгийн машинд бол үнэхээр ямар санаа зовхгүй, моторондоо санаа зовхгүй хэрэгжилж болж байгаа байхгүй. За тэгээд Европ брэндийнхэндээ бас Монголд ийм гол брендийг оруулж ирсэнд нь бас баяр хүргэе. Дээрээс нь спонсор байгуулга. Түрүү ойдлоос ярьжстэй спонсорын талаар. Спонсор гэдэг чинь ер нь бол одоо дэмжиж ажиллаж ил гэсэн үг шүү дээ. Тийм яг таниулан сурчилж дээ. Тэрнээс биш хүн болгоны өөрийнхөө сонголтын хувьд бол өөр. Тэглээгээ зүгээр ингээд сурчлаад спонсорлж ийн гэхэд хүчээр заавал хэрэглээд байгаа юм биш. Ер нь бол ийм сайн чанартай юм байдаг шүү гэж хүмүүст ингээд таниулж байгаа тий ойлгуулж хэрэглээд үзхийг бас ингээд зөвлөж байгаа. Тэр хүн болгонд өөрсдийнх нь нэг анализ хийсэн сайн чанар энэ сайн гэсэн юм байгаа шүү дээ. Тэр шинэ брэнд учраас бас шинэ юм ингээд сонирхоод туршаад хэрэглээрээ өөх түүхэн ингээд 1970 оноос хойш идэх чинь асар их туршлагатай ингээд Монгол чинээр орж ирж байгаа болохоос биш дэлхийд бол аль хэдийн та GR брэндтэй ингээд хамтраад ажиллаж байгаа бол GR брэнд чи өөрөө дэлхийн нэлээд том брэнд компани болсон байгаа шүү дээ. Одоо сүүлийн шинэ загварын машинууд дээр бүгд GR тоногтол 300 GT 86 байна. Гой шинэ машин дээр бол бүгд GR тоногтойгоор Торботой Супрон дээр хүртэл GR гэж байна. Тэгээ 3000 мотортой. Тэгэхээр одоо жишээ нь дрифт машин бол маш өндөр эрэлттэй шүү дээ. Тийм.
бэ юм те. Бас одоо хэдхэн минут ингэж явдаг ч гэсэндээ тэр машины бүх хүчин чадлыг гаргаж явдаг. Тийм учраас зүгээр энгийн хэрэглээнд бол үнэхээр таламжтай тас байх гэж бодож байна. За тэгээ мөн бас Ecomine Systems Космод мэдэх бах те. Манай хамтнаг үлүүртэй 4 жил хамтраад ажилласан. Удаан хамт ажилласан. Ер нь бол нэлээд олон жил хамтраад ажилласан. Бас л энэ влогийн маань бас л нэг ерөнхий спонсороор хамтран ажиллаж байгаа. Одоо баг спонсор гэхээс илүү найс нөхдүүд болцсон. Тэгээд маш дэлхийн одоо маш олон орнуудад Ecomine Systems сольуулалтаа хийгээд эхэлсэн. Зөвхөн Монголд биш. Гадны том орнуудад, том тракуудад, том одоо нэг уурхай гэлтэй маш олон газруудад одоо ингээд хамтраад ажиллаад эхэлсэн. Ер нь бол танигдсан. Миний бол нэлийн хэдэн хүмүүсээс Ecomine-ыг ашигладаг, хэрэгэлдэг юм билээ. Машиндаа тавьсан. Тийм бүр зүгээр рекламдж байгаа ч юм шиг үнэхээр нөгөө үр дүнтэй байгаа гэдгийг нь бол зөндөл хэлж ирсэн л да. Энгийн машинд, спорт машинд бүгд нь хэрэгжилж. Дээрээс нь уулуурхаа тракнд аяг хэрэгэлдэг юм байна. Тэгээ бид нар байгаль орчны одоо утаатай Улаанбаатар шүү дээ. Тийм шүү дээ. Тийм учраас тэр Улаанбаатарт нь бүр тааламжтай тохиромжтой гэж боддог. Бидний өрөө болохоор аягүй гоё нэг ч хүүхэд хорт утаагаар битээ амьсгалаасаа гэдэг юм өрөөтэй.